За сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн 8 дахь дугаараараа өнөөдөр үлэмж миний бий болон Явахтайгаа хамт эхлүүлж байна. За сайн уу Явах? За нөлөөлж. За өнөөдөр бид хоёр болохоор эх жилийн төсөв одоо ингээ батлагдах гад хилэлцэж байна. За ерөөхдөө бол нэлийн их удаж байна. Энэ дээр том асуудлууд байгаад байгаа шиг байна. За мөн олон улсад ч гэсэн энэ дээр бас нэлийн том жил болгон ерөөхдөө нэг юм удах гэдэг асуудлууд байгаа шиг байна. Тэгэхээр таны бодлын удаагийн эх жилийн төсөв дээр юу байна? Юу болоод байна гэдэг талаас танаас сонсъё гэд энэ дугаарыг эхлүүлж байгаа. Тэгэхээр хоёулагаас ер нь шүүн тухай ярилцъя гэж байгаа ер нь дугаараа хийж юмстай. Яагаад тэгж хийж байгаа юм гэхээр Монгол улс өөрсдийнхөө 2026 онд ер нь хичнээн зарцуулалттай байх юм гэдэг асуудлаа хилцэж чинь гэсэн үг тийм. Тэгэхээр тэрхүү асуудал жоохон удаасаад байгаа асуудал. Тэр нь улс төртэй холбоотой Монгол улс төрийн асуудлууд бол нэлийн туссан. Тэгээд тэр нь одоо 2026 оны төсвийг бол одоо даашралтай хэлэлцүүлэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн яваад байна. За 9 дугаар сарын 1-нд бол одоо хүн барьсан төсөв. За оролцоол миний санаагаар 45 хоногийн дотор ерөнхийдөө хэлэлцэж дуусаад буруу шатны хэлэлцүүлгээ хийгээд тэгээ батлагдчих ёстой. Тэгээд одоо бараг хугацааны өнгөрч үе ач юм тийм нөхцөл рүү харагдчих шиг байна. Тэгээд энэ нь ер нь бидний маш том мэдчих ёстой сэдв гэж ойлгож байна. За төсөв бол одоо энгийн зөвхөн нэг хүн заавал юм юутай эдийн засгийн нөхцөл байдлын одоо тайлбарладаг хаагүй тэрийг бүрэн амар сайн мэддэг хаагүй тэгтээ төсөв буюу улсын зарцуулалтуудаа ямар хөө байж байгаа ямар хөө байгаа ямар одоо салбарууд дээр тавигдчих байгаа гэдгийг бол зайлшгүй мэдчих хэвээр. Энэ бол одоо бүрхэн болгоны 10 жилдээ за бараг нэг удаа курстай макро микро эдийн засгаар олж авсан мэдлэг байх хэвээр. За гэсэдэ ч бидний хувьд бол гэсэн гоё яг энэ төсвийнхөө бодыг бас маш муу мэддэг. За сүүлийн 2 жил бол одоо харин харьцангуй гайгүй асуудлуудын төсвийн тэр зарцуулалтууд юунд очтیں۔ Урсгал зардлууд хөрөнгө оруулалтын зардлыг юу гэдэг гэдэг талаас нь одоо хол сүнхүүд ингэж явж байна. Тэр 2023 онд л нэвччихсэн тэр артиклийг хэн хэмждэггүй байсан гэдэг л ийм нөхцөл өөрсдөө тэр бүр байтугай бүр одоо юу хэвлэмлэр ингээд шүүтэд хүртэл хараагаад өгөхөд одоо ойлгож хардгүй ийм л үе байлаа. Тэгээ одоо бас харьцангуй бахан болж байгаа шүү. За юу байгаа Монголын сая одоо 26 онд орчиж байгаа төсөв бодвол 32.9 их найд төгрөгийн төсөв болж орж ирсэн. За 32.9 их найд гэдэг бол одоо бас ч нэг тийм төсөв биш. Сүүлийн жилүүдэд манай төсөв яаж томорж байгааг бол тэндээс харж ирсэн баг. Тэгээд энэ төсөв дээр бид нар алдагдaltaй байгаа гэсэн. 32.9 гэдэг тоон дээр алдагдaltaй буюу ер нь бол бидний өөрсдийн одоо тэр бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулаад эргээд нөгөө бураас бүрдэх төсөв маань 31.6 их нэдий. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас нэг 1.9 их найдын бас уучлаарай 1.3 их найдын ийм зөрөө гараад байгаа л да. Тэгэхээр нөгөө бид нар үжээ одоо дахиад нөгөө алдагдaltaй төсөл гэдэг юм руугаа эргээд орж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар төсвийн яг нөгөө бүтэц талаас нь бас харж шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй байгаа. За зарим судлаач шинжээчд бас энийг хийсэн ажлуудыг өнөөдөр хэлцүүлэх ийм одоо зорилготой байж байгаа. Тэгэхээр яг би зөв шууд слайда шеэрлээд бидэн дээрээсээ бас яриад явчих гэж бодож байна. За window гэж шеэрлээ тэр. За юун түрүүнд би энэ мэдээллийг ихтэй хүргэчихье. Энэ бол юу юм гэхээр төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж одоо эдийн засгчдын бас яг ингээд төсвүүдээр бид нар иймэрхүү төсөв байвал зүгээрээ эсвэл ийм төсөв байвал болохгүй байна гэдэг одоо судалгаануудыг хийгээ зөвлөгөө өгч идэг ийм одоо байгууллага. За энэ байгууллагын 10 сарын 22-нд хийсэн ерөнхий дүн мэдээлэлээс бүхэнд бол одоо хэлээд төрүүлээд хүргэе. За эдийн засгийн үзүүлэлтийг бол юу гэж харж байгаа юм гэхээр 2026 онд бол 5.7%-аар за 27 он 6.3 тэгээ 6.5 буюу маш тогтвортой байдлаар ерөнхийдөө өсөлт орох юм байна гэж одоо энэ мэдээлэл дээр харагдаж байна. За ингээд хэрэглээний үнийн өсөлт буюу
За ер нь энийг бид нар шууд CPI гэж ойлгох хэрэгтэй. CPI гэдэг нь нэг жилийн доторх хэрэглээний үнийн одоо ялгуурыг буюу одоо тэр гацсан хасах одоо хасаад өндрөөс нь багын хасаад гарсан дүнгийн бид нар инфляц гэж хэлдэг. Тэгэхээр 2026 онд бол Монгол улс 7% инфляцтай 27 он 6 5 болоод ингээд буураад явах юм байна гэдэг юм төсөөллийг гаргаад тавьсан байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ араа юуны юм багц Монгол улсын нэгдсэн төсвийн 2006 оны хүрээний мэдээлэлээс тэгээд 27 28 оны төсөөлөл гэдэг ийм слайд ярьж байна. За одоо ирэх жилийнх чинь бол энэ яригадаад байна л да. Бидний олд мөнгө юм 31.6 ихнэ. За зарцуулах мөнгө нь болох тэр 32.9 ихнэ. За энэ ингээд дараа жилүүдийнх дээр бол илүү томроод явах юм байна гэдэг санааг бол тавьсан байна. За тэгвэл одоо институтууд ерөнхийдөө таамагладаг. Бидний ер нь дотоодын нийт бүтээгдэхүүн хувь өсөлт нь ямар байх юм те хамаагүй хэмжээний нийт дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй болох юм ч гэдэг юм. За ингээд харах юм бол 5 сарын 30-наар орж ирсэн төсвийн хүрээний мэдээлэл гэж байна. Энэ дээр болохоор Монголд улс болохоор 5 сарын 30-нд орж ирсэн байдлаар бол эдийн засгийн өсөлт бол юу байх юм бэ? 6% байх юм байна. За ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн 105.5 80 төгрөгт хүрэх юм байна. За инфляц бол 7% байх юм байна. Гэх мэтчлэн одоо юмнуудыг прогнозуудыг гаргасан байна л да. За тэнцвэржүүлсэн орлогоороо бол бид нэр ойролцоогоор юу хийх юм бэ? 33 их 80 төгрөг болох юм байна. За тэр нь бол дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 31.7% юм байна ч ингээд тоонуудыг гаргасан байна. За энэ хоёр дахь нь бол тэгэхээр бидний өнөөдөр нөгөө энэ репортыг бичсэн газар буюу төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг байгаа тийм төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг энэ байгууллагаас өгч байгаа одоо санал гэсэн. За тэгээ харсан чинь харцсангуу нөгөө юунаас арай бага байна тийм эдийн засгийн өсөлтийн хувьд 5.4. За яг энэ дээр илүү эдийн засгч сууж байгаа учраас тэр таамаглалыг юу гэдэг арай нэг юм өөдрөгөр хит өөдрөгөр бишээр харж байгаа ийм нөхцөл байгаа. За инфляцийн хувь бол одоо 7.8-тай байх юм байна. За ингээд хэдэн хувь нь бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 35.77% нь одоо нийт төсөв байна ч гэх юм. За энэ бүх тоонуудыг гаргаж тавьсан байна. За засгийн газраас өргөн барьсан буюу сая 9-р сард орж ирсэн буюу одоо бидний хэлэлцээд байгаа төсөв чинь юу юм гэхээр 102 их 80 дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. За 7% инфляцтай. За өнөөдөр бол 9% явж байгаа шүү. За ингээд нийт олох одоо мөнгө нь бол 31.6 юу болж байна их 80. За энэ нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 30.9% юм аа. За зарлага нь бол энэ чинь орлого ярьсан бол одоо зарлага нь ийм байх нэ. Тэгэхээр 2.1 2% одоо дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувийн зарлагтай байна гэдэг. За ийм мэдээллүүдийг гаргаж тавьсан байна. За өөр энэ төр бол харьцан нэг том асуудал биш. За тэгээд ингээд харахаар юу гэж хардсан гэхээр ер нь бол улс төрчдийн гаргаж тавьж байгаа тэр тоон мэдээллүүд бол илүү хэтэрхий өөдрөг байдаг. За одоо яг энэ зөвлөлийн өгсөн мэдээллүүд бол харьцангуй яг өндөр арай дөхүү байх нэлээд байдаг гэж харж байна. За тэгээд бид нар нэг ийм л одоо төсвийг хэлцэж байгаа. За би энэ дээрээс яг энэ тооц гаргачих юмнуудыг нь бол хэлээ. Зүгээр слайдаар нь харчих болох бах. Надад нэг харагдсан тоо энэ. За ингэж байгаа. Өмнөх 5 жилийн Монгол улсын нэгдсэн төсвийн урсгал зардал жилийн дундаж өсөлт нь 26.2 гэж. За төсвийн урсгал зардал гэж юу юм гэхээр одоо түүнээс төсөвдөр байгаа за төсвийн ажилчдын цайлан за тэрхүү яам тамгын газруудын одоо зардлууд за одоо юу гэдэг те одоо нөгөө юуны зардлын тэргээс хүмүүс сууд үсгээд өгдөг шүү дээ томилтын зардал хэд өндөр байна. Эсвэл бол нөгөө яамдууд дээр байгаа тэр нөгөө тавилга авсан мөнгнүүд хэд боллоо гэдэг мэдээлэлүүд гарч идэг шүү дээ. Бид нар чинь ерөөсөө энэ уцгал зардал гэдэгт орж идэг гэсэн. За ингээд 5 жилийн байдлаар урсгал зардлын жилийн өсөлт нь 26.2 гинэ. Энэ бол бүр ингээд жил болгон амар нэмэгдээд байгаа гэсэн үг байхгүй тий. За энэ дүн бол дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 17% бол нийт урсгал зардал дээр явд юм байна гэдэг мэдээлэл өгч байна. За энэ тренд цааш үргэлжилбэл 3 жилийн дотор буюу 2028 он гэхэд урсгал зардлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 30-аас дээшээ илүү гарах юм байна буюу чи нэгсэндээ аюулын харант дэлгэцсэн байна уу гэж одоо тогтвортой байдлын юу зөвлөл үзэж байгаа байхгүй.
Тийм учраас энэ тоог бол одоо багасгаач гэдэг санааг илж байна. Урсгал зардал дээр байгаа мөнгөн урсгалыг нь багасгахгүй бол бид нар хэцүү байдал руу орох нэ гэдэг санааг илж байна. За татврын ерөнхий бол за энэ бол яг нэг онц биш. За энэ нэг асуудал яригдсан маа. Олох эрдэсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл зах зээлийн нөхцөл байдлыг үл харгалзан өндөр байр буюу бид нар 1 тонн нүүрсээр 33.7 доллараар зарна гэж тооцох гэж байна. Өнгөрсөн жил яасан гэхээр бид нар 1 тонн нүүрсийг ойролцоогоор 129 доллараар үнэлжсэн санагдаж байна. Одоо бараг хаашийн тэрнээс өндөр үнэлэх гээд байгаа юм тийм. 25 онд бол харьцангуй бас нүүрсний үн унаад бид нар фейлдэж үзүүлнэ шүү дээ тий. Ер нь бол тий одоо нэг 60 70 байгаад нөө тэр хавцаас 60 70 руу бол орсон. Одоо бол яг хөө эргээд нөгөө яг харж исэн нөхцөл рүүгээ жоохон ойртож яваад гэтэл одоо хүрчээгүй гэсэн. Тэгэхээр энэ нүүрс нүүн дээр ингэж хамаагүй одоо шгүй юм өмнүүд одоо тавьж юун дээр төсөв дээр орж ирдэг нь хөрөө хамгийн том асуудал байхгүй. Ягаад бид нар өнөөдөр энэ үнийг тавьдгийг гэхээр энэ үнийг хаанаас гаргаж ирсэн гэхээр тэнцвэржүүлсэн үн гэдэг юм гаргаж ирдэг. Одоо тосгой гаргачлах нь шүү дээ. Тэгэхээр энэ тэнцвэржүүлсэн үн чинь өөрөө өмнөх жилүүдийн тэр эрсдэл юмыг хасаад moving average-ын дундаж үзүүлэлтээр энэ төр гэдэг тооцоол яваад байгаа. Тэгэнгүүт бид нар яагаад энэ заавал үнээр тооцоод байгаа вэ гэдэг чинь асуудал юм. Тооц харгачлалтын за бид нар 1 тонны 133.7 доллараар зарчих юм бол нийтдээ нэг 80 сая битээр нь зарах юм бол тийм хэмжээний мөнгө олно гэдэг өөрсөндөө нийт өөрийнхөө одоо олоогүй байгаа мөнгө тооцож шүү дээ. Тэгэнгүүт энэ үн чинь өөрөө юм өндөр байгаа учраас бол асуудал үүсээд байдаг гэсэн. Тэгэнгүүт тэрэн дээрээ таарсан төсөвлөлт хийх гээд байгаа. Орж ирээгүй байгаа мөнгийг орж ирж магадгүй гэж тооцох гэдэг шүү дээ. Тэгэхээр би бол энэ дээр бол одоо ийм байх боломж нь ямар юм бол доо ер нь бол нэг хийхгүй байна. За ер нь бол коксч нүүрсний бидний борлуулж зардаг бүтээгдэхүүний үн бол ойролцоогоор нэг 80-аас 100 доллар байх нь өөрөө яг л зүгээр энгийн үеийнх нь үн ахгүй. Тэгэхээр энэ хооронд хилбэлцэж идэг. Тэгмээ одоо нөгөө өнгөрсөн ковидын дараа болсон тэр нийлүүлэлтийн сүлжээ тасалсан доогдолт буюу логистикийн асуудал үүсчихлээр яа гэхээр нөгөө commodity гэдэг бүтээгдэхүүнүүдийн үн өсөж идэг. Commodity чинь юм гэхээр товарын зэцэл буюу одоо энэ түүхийдүүд гэж хэлээд байна шүү дээ. Эдгээр чинь нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос болоод ерөнхийдөө үнэн өсчдөг. Тэр нь яг ингээд одоо бирж дээр ч юм уу зарагддаг бас үнэн байдаггүй. Тэрийг futures зах зээлийн үнэ гэж хэлдэг. Тэгмээ futures зах зээлийн үнэ дээр энэ нүүрсийн 400-300 хүрэхэд бол бид нэр үнэхээр яг гар дээр бол 200 доллараар зарж ирсэн баг. Тэгээд хэдэн амжилттай байсан уу байсан. Тэр үедээ гайгүй мөнгө олж ирсэн үү буюу 2023 24 онуудад баггүй. Тэр уучлаарай 22 23 онууд. Тэгэхээр энэ хугацаанд бид нэр өөрсдөө нөгөө нүүрснээс илүү гарсан мөнгөө уг нь бол бид нар нөгөө зүйн хөрөнгөлийн сан руугаа хадгалж явах хэрэгтэй байсан. За гэсэн ч манай ус ерөнхийдөө тэгээгүй нөгөөтгөө юу болгоо гэсэн. Дард болгоо. За би тэднийг одоо ер нь харж. За ийм. За тэгээд ер нь бол яг энэ дээрээс анхаарах асуудлууд байгаа гэсэн хүмүүс олж үзэх хэрэгтэй байх. За энийг бол юу гэж хэлэх юм хэрэг төсвийн доктортой байдлын зөвлөлтөөс авсан зөвлөмж гэж. За зөвлөмжтөр ийм зүйлүүд бол болохгүй байна гэж тайлбарлсан байна шүү дээ энэ дээр. За саяны үн мөнийг бол яг ингэж онцгойлж ярьж байгаа нь маш зөв. За үүнээс гадна би бас нэг судалгааг танилцуулах гэдэг байгаа. Энэ юу юм гэхээр Монгол улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөлтөд хийсэн тойм дүгнэлт буюу за энэ судлаач Баярмаа гэдэг юм байгаа. За шинжлэх ухаан технологийн их сургуулийн доктор ийм судлаач хүн байгаа. Тэгэхээр би энэ хүний бас энэ хүү тоймыг бас нэлээд харлаа. Тэгээ энэ дээрээс бас хүмүүс тайлбарлаж хэлэх юмуд байгаа тийм. За шилжих төсөл гэдгийг нэг ойлгох. За мөн шинээр хэрэгжих төсөл гэж байна. За шилжих төсөл гэдэг нь юу юм гэхээр яг одоо Улаанбаатарт бүтээн байгуулалт нь хийгдэж байгаа тэр одоо байшин барилга их засварууд ийм юмнууд орж идэг. За энэс өмнө нэг зүйл хэлэх хэрэгтэй шүү. Одоо бид нар нөгөө урсгал зардлаас нөгөөх нь буюу хөрөнгө оруулалт гэдэг хэсгийг ярьж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар бид нар юу гэдэг одоо байшин барилга барин эсвэл имлэгээ барин ч гэдэг юм ингээд юм хийж ин та сургууль цэцэрлэг те. Тэнгүүт одоо яг тэр нөхцөл чи ямар байгаа вэ гэдгийг энэ дээр бичсэн байна гэсэн үг байхгүй. За ингээд харах юм бол шилжих төсөл 430 ширхэг шилжих төсөл байгаа. Одоо Монголд нөгөө өнгөрсөн оноос 26 он руу давж орж ирэх юм шүү дээ.
За нийт төсвөлдсөн байгаа мөнгөнд үн нь болохоор 738 их 80 гэсэн үг. За энэ тоочин бол өөрөө та харах юм бол маш том юм гарч байгаа тийм. За тэгмүүд 2026 онд бид нар энээсээ 218 их 80-ийн төлөх юм байна гэсэн. Тэг үлдсэн 5 нь бол одоо гэдэг 27 28 гэдэг ингээ явах юм л дээ цаашаа үргэлжлээд. За тэгвэл дахиад бид нар 26 онд оруулж ирэх шинэ төслүүд байгаа шүү дээ тийм. Бид нар нь болохоор 149 юмд бол хөрөнгө оруулалт байгаа юм байна. За энэ нь бол нийтдээ 2.2 их 80-ийн өсөлт өртөгтэй энэ жил гаргах нь хэдийн гэхээр 109 гэсэн. За тэгээд энэ хоёрыг хооронд нь нэмэхээр биднэрт бол энэ жилдээ ерөнхийдөө зарцуулах энэ төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөнд гарч ирж байгаа гэсэн. За 3.3 их гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр энэ доор нь тайлбарлсан байна л да 2026 онд бол Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төсөл арга хэмжээг за шилжих төсөл арга хэмжээтэй харьцуулбал нийт дон 2.8 дахин бага байна. Одоо яг тэ багасч ийн гэдэг чинь бас нэг талтаа бол жоохон сайн үзэгдэж магадгүй л дээ тий. Та хамаагүй мөнгө зарж исэн бол багассан байна. За нийт төсөвт өртөх нь бол 3.3 дахин. За санхүүжүүлэх дүн нь бол 2 дахин багассан байна буюу бид нар одоо илүү тэр зардлуудыг бас төвчих алруугаа явж ийн гэдэг мэдээллийг өгж байна. За гэхдээ одоо энэхүү үзүүлэлтээр бүх юм тодорхой болж байна. За энэ дээр харах юм бол 2020 оноос 2026 оны төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжих төсөл арга хэмжээний тоо төсөвт өртөг санхүүжүүлэх дүн гэдэг оноор явж байна гэсэн. За одоо ингээ харах юм бол хараа 20 онд ингээл за 1.8 их 80-ийн хөрөнгө оруулалт. За одоо ингээл 937 тэрбум. За 2.9 их 80 биш үү те. За энэ дээр болохоор 670 тэрбум гэж явж ирсэн аа. 2020 онд 5969 тэрбум буюу ерөнхийдөө 6 орчим их 80 төгрөгийг зөвхөн хөрөнгө оруулалтын дээр зарцуулна гэж тооцсон байна. Энэ нь 712 төсөл явж шүү дээ. Тэгээд 712 төсөл гээд энэ одоо графикнаас ч харагдаж байгаа шүү дээ. 24 онд юу болсон гэхээр 24 онд ерөөс сонгуул болсон байхгүй. Сонгуул болж байгаа учраас ийм хэмжээний бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг одоо за нэгсэндээ хүмүүс тойрог услан гэж янз бүрээр ярьдаг. Гэхдээ энэ чинь нэг талаа бол ерөнхийдөө маш том лобби явж байгаа буюу юу хийж ийм гэсэн үг шүү дээ. Хүмүүсийг ер нь л юу гэдэг амлалт өгöd байгаа гэсэн үг байхгүй. Танаа суманд чи одоо тийм цэцэрлэг одоо тэдний сургууль барьж байгаа гэдэг амлалтууд яваад байгаа. Эсвэл бол одоо нэг соёлын төвийн асуудал. Би бол одоо энэ соёлын төв дээр маш одоо сүр хандлагатай байдаг. Ямар хэрэгтэй яах гэдэг энэ дээр тайлбарууд маш шаардлагатай байна. Тэгээд ийм юм зоочоод өнөөдөр эннийхэн төлбөрт одоо ерөнхийдөө ороогдоод явж байгаа. За хууль бол ийм байдаг. 3 жилийн дотор улсын одоо төсвөөс хөрөнгө оруулж байгаа тэр хөрөнгө оруулалтыг дуусгах хэрэгтэй гэх 3 жил. Тэгэнгүүт одоо энэ дээр нэг ийм юм зооцсон юм чинь за энэ тухайн жилдээ бол маш их хөрөнгийг зарцуулсан байна. 25 онд зарцуулсан байна. Одоо 26 онд яалтгүй ийм дүнгээр буюу нөгөө санхүүжилтээр нөгөө шилжих энэ төслүүд дээр өөхөөсөр аргагүй болж байгаа гэсэн. Тийм учраас бид нар нөгөө багш нарын цалин 800 багш нарын цалин нэмж болон тэтгэврийн хөгжлийнхөө нийт одоо цалингийн нэмэгдүүлэх тэр 830 тэрбумыг урсгал зардлаасаа тамж оруулаад байгаа мөртлөөсөө төсвийнхаа энэ хөрөнгө оруулалтын хэсгээс тавхгүй байхгүй ерөөсөө. Ягаад гэхээр энэ тулцсан нөгөө өмнөх жилүүдийн дөрүүлээд амлцсан энэ заваа юмнууд нь дуусах шаардлагатай болж байгаа. Тэгмүүд энэ дээр ерөөсөө гар хүрхгүй нөгөө урсгал зардал гэдэг юмнасаа 830 тэрбумыг бид нэр чихэж оруулж ирнэ гэж ярьж байгаа бүр сангийн. Чихэж оруулна гэхээр надад бол нэг ерөөсөө тэр өвгийн сонголт дээр таалагдахгүй байгаа. Надад таалагдах залбуул бахал та. Гэхдээ ер нь бол чихэж оруулж ирнэ гэдэг тэрийгээ бүр ингээд байн хэлээд ирсэн юм тэр нь бол угаасаа жоох асуудалтай санагдсан. За тэгээд урсгал зардлаас тэгвэл хамсаж байгаа юм бол энэ яамдуудаар явж байгаа
нөгөө үйл ажиллагааны зардлууд ерөнхийдөө танагдана. За төсвийн захиран зарцуулагч нар гэж байдаг. Энэ юу юм гэхээр нөгөө сайдуудыг нэг тодорхой хэмжээний мөнгнөө суулгаж өгөөд ингээд явдаг. Тэдрээс нь танагдана. За яг хөө танагддаг юм биш танагдах ёстой л бах л да. Хитрхи хүрээд ингээд одоо бид нар ярьж шүү дээ. Тэгэхээр энэ юуныхаа төсвийнхээ энэ төслөлтөөр хандлтыг ерөөсөө хийхгүй мөртлөөсөө урсгал зардлаас дам ханаад байгаа нь юу хэлээд байгаа юм гэхээр нөгөө амлалтсан байсан амлалтуудаа биелүүлэхийн тулд үргэлжлүүлээс нөгөө байшин барилга юмнуудаа барьсаар байна гэсэн үг байхгүй. Тийм учраас надад энэ төсвүүдээр байгаа энэ хэсэг бол ерөөсөө таалагдаагүй. 8.8 их 80 гэдгийг зөвхөн энэ дээр тавьсан байна. Тэгээд манай баярмаа судлаач энийг бас гаргаж ирээд ингээд асуудалтай байх шүү гэдэг ингээд анхааруулж тэмдэг тавьж ийн гэсэн үг. Тийм багаз. Тийм байна. Тэгэхээр бол яг энэ төсвийн хөрөнгө оруулалтын хэсэг дээр бол маш том асуудлууд. За ингээд харах юм бол нийт төсөв төртгийн 69.7%-ийг нь барилга барина гэж. За мэдээж ус барилга байгууламж барих ёстой л. Гэхдээ ямар барилгууд байна гэж харах юм бол 24 онд ч баахан соёлын төв явж байгаа шүү. За магадгүй ямар ч хэрэгцээгүй одоо 600 хүүхдийн багтаалчдаа сургуулийг 200 хүүхдтэй газар очиод барьчихж байгаа. Тэгмээ 2 3 дугаар давхраа хаацсан байна. Зөвхөн нэг давхраад нь үйл ажиллагаа явуулаач. Тэгээд нөгөө байшин барилгыг чинь дагаад маш их зардлууд явж идэг. Нөгөө тэр дотор нь ажиллах одоо харуулаас хуулаад цэвэрлэгч одоо юу гэдэг те. За соёлын үйлдэл бол нөгөө эхлээд нөгөө цалингийн зардлууд явна шүү дээ. Тин чинь заавал ажиллах хэрэгтэй хүмүүс байгаа. Тэгэл нэг уран сайхны нэг соёлын тэргүүний ажилтан баатартай гэж явж байгаа. За тэгэл нэг дуу бүжгийн юм уу замаалтгүй зүгээр хин чи нэг цэргийн ангийн нэг бүжгийн ч гэдэг юм дуучин ч гэдэг юм. Ингээд төсөвдөр ийж наалж байгаа байхгүй дүрч. Дахиад юм чин төсвийн ажилтан болоод цалин авч. За дахиад нөгөө нэг байшин барилгаа юу хийх вэ? Халаан, ус, цэвэрлэгээ, урсгал засвар гэдэг ингээд маш их балиар юмнуудыг хийдэг. За тэгэхээр энэ асуудлууд чинь хаана очиж одоо төлөвлөдөг юм гэхээр зүгээр бидний өгж байгаа татвараар хийж байгаа асуудал. Надад тэнцээ одоо 400-ны барилга асуудалтай соёлын төв барьчаад дуулаад суугаад ах нь намт ямар хамт тэр. Тэр бизнесийн байгууллага хийх хэрэгтэй. Одоо бид нар яг энэ шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг юм хөдөө байгаа хүмүүсийнхаа бид нар урлаг уран сайхангүй байлгана гэж бодоо юу энэ төр гэж одоо сангийн яам төрүүлж жишээ. Тэнгүүн шиг загнаас сууж байгаа жишээтэй. Тэгэл нөгөө төвчж болох хэвээр байсан зардлуудыг төвчгүй ингээс дахиад зардал болгож оруулж ирээд. Надад бол шаардлагагүй гэж хэлнэ. Үнэхээр тэгж урлаг уран сайхан хөөцөлтмөр байвал ангийнхаа төв дээр очлоо. Тийм үстэй. Тэрийнхээ хажуудлын юу тавиаж яах гэдэг. Соёлын төвтэй байж яах гэдэг. Тийм бохгүй. Тэгэхээр биднэрт ямар ч ирэмбий асуудал байхгүй. Нөгөө ирэм гэдэг зүйлийг тавих одоо шаардлага байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бас байна уу юу? За би энэ дээрээс харуулах гэж. Байна. Энийг public investment гэдэг сайт гэдэг. За энийг бол юу гэж болгож байна? Сангийн яамны сайт. За энэ нэг аппликейшн байна. Энэ аппликейшн дээр ямар одоо энэ төсвийн хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа вэ гэдгийг юу хийж одоо усаас ерөнхийдөө төсөв төртөг хэдийг нь өгсөн ямгүй үр дүнтэй явж байгаа юм гэдгийг харуулдаг. За би бол одоо зам мамыг бол өстой чимээгүүл бай. За сургууль цэцэрлэгийг одоо чимээгүүл бай үнэхээр хэрэгтэй юм байна зү. Тэг энэ дээр төвчж болох хар мянган зардал явж идэг. Одоо энэ байшин байдлаар тэр соёлын төвүүд дахиад тэр юу гэж байгаа. Энэ тоног хөрөмж 23%-ийг нь тоног хөрөмж эзэлж байгаа байхгүй. Одоо нөгөө соёлын төвүүд чинь нэг юм лазерын гэрэл авч тавьж гэдэг юм үү те проектор тавина гэж эсвэл сургуулиуд анги болгондоо санал ширээ тавина гэл ингээд асуудлууд байгаа шүү дээ. Энэ нийт одоо юмныхаа 23%-ийг нь тийм юм зарцуулж байгаа гэсэн үг байхгүй. За энэ ч тоо хувь хэмжээгээр ер нь харагдаж байна. Тэгэхээр энийг нь бас нэг харах хэрэгтэй байх. Тэгээд шаардлагагүй байгаа юмнууд дээр бол бид нар өнөөдөр нэмж багш нарын цалин нэмж чадахгүй байж энэ юмнуудаас гаргаж өгөхгүйгээр урсгал зардлыг дагаагаас нь надад ерөөсөө хэцүү санагдаад. За тэгээд public investment гэдэг сайтн дээр ерөнхийдөө санал авч идэг. Санал асуулга. За тэр санал асуулгууд дээр юу гэж байдгийг тэгэхээр танаа бус нутагт одоо жишээ нь ямар одоо төрийн үйлчлэгээ хэрэгтэй байна гингүүт хүмүүс ингэ саналд өгд юм байна л да тий. За имлэг хэрэгтэй байна, эсвэл спорт заал хэрэгтэй байна ч гэдэг юм ингээд. Тэнгүүт энэ дээр байснаар за яг би сүулт бол хараагүй. Өмнө нь нэг юм
хүмүүсийн саналыг харуулдаг байсан. Одоо харуулж иж магадгүй бас та ороод үзээрэй. Тэн дээр нэгдсэн байна. Соёлын төв дээр 185 саналтай 5100 хэдэн зуугийн үнэлгээтэй гэж хэлээ нэг тийм. За тэгэнгүүт яг тэр газар нь өрхийн имлэг гэсэн чинь 6 саналтай 80 хэдэн үнэлгээтэй ч. Тэгэд ийм байхыг боломжтой юм. Би бол боломжгүй гэж үзэж байгаа байхгүй. Яа тэгэхээр тэр бүс нутагт үнэхээр имлэг хэрэгтэй байгаа. Эсвэл бол өрхийн имлэг хэрэгтэй байгаа гэдгийг хүмүүс ойлгож мэдж байгаа боловч даанч эвгээр нь ороод нэг санал өгч чадахгүй байгаа. Мэдхгүй байгаа. Ингэж өгдөг, ингэж одоо ирэмдээр тэр юунуудыг барьдаг гэж ойлгохгүй байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр яг ингэ тэнцээ нэг тендер царлаад нэг соёлын төв гусгаж ирсэн нөхөр яадын гэхээр өөрөө эхлээд за энэ газар бол соёлын төв хэрэгтэй гэж тэр нөгөө юугаа үүсгэнгүүтээ бид нэг юм юу үүсгэж штэ тэ саналаа үүсгэнгүүтээ нөгөө хинээ чи тийш ороод нэг тийм юм дээр санал өгөх гэдэг нөгөө 185 хүнээ тгээ гаргаад ирж байгаа. Түүнээс биш бид нар яг шаардлагаараа харах юм бол мэдээж тэнцээ өрхийн имлэг нь шаардлагатай байна. Тэнцээ энд шаардлагатай. Тэгэхээр бидний төсөв ийм балиар юмнууд руу яваад. Тэгээ эндээ хүрэхгүй байх болно. Энийг багасгах хэрэгтэй шүү дээ. Багасгах та яагаад багасгахгүй? 8.8 их 80-аас тэр 10.8 их 80-ийн л одоо энэ багш нар, эмч нар тэр тэтгэврийнхаа юмнуудыг нэмэхэд хөрөнгө оруулж та. Тэгээд 8-ыг зарцуулах та. Тэр 0.8-ыг л өгч. Тийм бол эхний 20% чинь нэмэх гээд шүү дээ багш нар. Би ч өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгч чадахгүй ингээл сууж байгаа байхгүй. Ажиллаа хийж чадахгүй тийм. Тэгэл хүүхдээ арахгүй эсвэл ажиллаа хийхгүй гэл ингээл. Маш их юм асуудал үүсгэж байгаа. Тэгэхээр бидний төсөв гэдэг юмар бол зүгээр тоглож идэг. Зүгээр тоглож идэг. Би одоо яг энэ өөрийнхөө одоо энэ орчинд бол хамаагүй ярмаар байна. За тийм. За тэгээ 26 он аха. За sorry хамгийн нэгээр ингэдэг юу хийгээд дуусчих. 26 онд энэ хараа хаан санхүүжилт шинээр ерөнхийдөө эргэчих гээд байгаа. Тэгэхээр зам дээр маш их мөнгө тавьсан байгаа. За эмнэлгийн барилга бол нэг орж ирсэн. За тэгсэн чинь 3 зохион байгуулалттай холбоотой 150 тэрбумын асуудал явчихсан. За энийг энэ дээр байна. За энэ нөгөө хинжээгээрээ. За хамгийн томоор бол дангаараа бол юу юм бэ? Эмнэлэг юм байна. За энэ замнууд нь нийлэхээрээ яг замын салбар бол их болчиход байгаа юм байна. Тэгмээ 150 тэрбумыг COP17 одоо нүүбийн зүржилтийн эсрэг одоо хурлыг зохион байгуулалттай холбоотой байшин барилга байгууламж барих юм л дээ. Энэ болон дараа нь улсын одоо өвч байдаггүй үстэй. Одоо бид нар ASEAN-ыг мэднэ. ASEAN-аар юу болсон гэхээр ASEAN Villa гэдэг сайхан хороолол бариад тавьсан байдаг. За яг хөө 100% яг хөө төсвөөс мөнгө нь гаргасан гэж хэлж мэдэхгүй байна. Ойд бол одоо юу бодсон. Гэхдээ төсвөөс зарцуулалтууд хийгдсэн байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан зүйл болчиход гэж юу санаа зовж энэ дээр бол жишээ. Тэ? Тийм байна. За. Тэгээ энэ дээр өчнөө харж үзэхээр юмнууд байна. Ямар ч хэрэгцээгүй юмнууд байна. Тэгээд нөгөө Монгол улсын юутай бас зохицохгүй байна гэдэг зарим хэсэг нь. Одоо энэ дээр хараа шинээр хэрэгжих төсөл арга хэмжээний за 87.9% нь улсын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан байна. Эдгээр нь ямар ч хамаагүй юмнууд яваад байна гэж. Улсын хөгжилтэй уялдаагүй ямар бодлого хэрэгжүүлдэг юм бэ? Тэ? Тэр лүү яагаад мөнгө хийгээд байгаа юм бэ? За ингээ бүсээр ингээд энэ маш өргөн гой судалгаа. Эсвэл та Баярмаа гэдэг хүний Д Баярмаа шүү. Энэ одоо чигээр нь хайгаад нээлттэй форм линкээр доор нь тавьчих үү? Бас бохоо. За тэгье. Тэгээ. Description дээр орчуулах бах тий. Тэгээ. Тэгэхээр энэ судлаачийн хийсэн судалгааг бол би нэлээд харлаа. Тэгээд яг би зүгээр маш тоомлож ярьсан шүү. Тэгээд хүмүүс ямар ч ихсэн энийг бас нэг хараад үзээсэй гэж бодож чинь энэ дээр бол маш их мэдээлэл байгаа. Тэгээ бидний яг завхарлыг энэ дээр харуулсан байж байгаа. Тэгэхээр би энэ хөрөнгө оруулалтын хэсэгтээ бүр үнэнхээр дургу. Одоо энэ дээр чинь бас их засварууд байдаг байхгүй. За би нэг тэр нэг сүмнийх нь нэрийг мартчихжээ. За яг дараагийн нэвтрүүлэг дээр би яг баримттай ярина барайд. Гэтэ би зүгээр хийсэн ярьчих. Яг энэ төсвийн хөрөнгө оруулалтын хэсэг дээр чинь их засвар буюу одоо түүхийн одоо долдурууд ч юм уу эсвэл бидний түүхийн дурсгал газрууд за эсвэл бол энэ нөгөө төсвөөрөө байрцсан нэг баахан юу энэ чинь байна шүү дээ. Соёлын төвөнтийнхаа засварыг хийдэг байхгүй. Тэр мөнгө сууж идэг гэсэн үг. Тэгээд их засвар дээр нэг ийм асуудал байсан. За Уранга аймгийг санагдчих нэг ийм хийд заяа.
нэг жоохон эвгүүнэлтэй мартчихад. Тэр хийдийн засварыг хийнгээд нилээх тэр бүнд өөр тавьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хийдийн юуг юм дээврийн 2020 онд хуулаад хайгдсан заяа. За. Тэгэнгүүтээ 2024 оны төсөв дээр тэрийг засна гэж оруулж ирсэн байгаа байхгүй. 4 жил дээвргүй байсан барилга ямар байх вэ? Шал, хам, тий? Чинь тэгээд хуучны нөгөө сүмл явж байгаа шүү дээ, тий модон. Тэр сүмнүүд чинь шал мал авахынгүй болчихж байгаа. Тэгэнгүүт одоо энийг заснаа манай түүхийн дууцгал газраа гэж хэлж байгаа байхгүй. Тэгтэл 2020 онд энэ газар засвар шаардлагагүй маш сайн авч үлдэгдсэн гэд 80%-аараа авч үлдсэн байна гэдэг тэр дүгнэлтийг хийцэн байлээ заяа бүр. Аимшигын гарууд. Хитэж өгмөр байгаа зү. Ингэж яг мөнгө идээд байгаа байхгүй. 4 жил сайхан таазын авчаал тэгээд чинээгүй суугаад бороо ороосоо цас ороосоо гэж сууж байгаа. Тэгээд нөгөөх нь угаасаа муудын шээ. Тэгмүү зүгээр байсан барилгыг 80% та хадгалагдаж ирсэн түүхийн үнд зүйлийг бид нар түүхээ хамгаалахгүй болохгүй. Энэ дээр чинь ийм засвар орног ороод ич. Тэгэхээр ер нь одоо хизээ ийм байдлаар болохгүй Монгол хүмүүсээ тий. Одоо чинь бас нэг л одоо махан толгойтой нөхөр тэмцээ сууж байгаа л хөөе манда тэрийг аваад өчөөч хээ сууж байгаа байхгүй да ер нь бол. Тэгэхээр ер нь мэдхгүй одоо тэр цалингаа нэмж чадахгүй байж ийм нөхцөлийг бүрдүүлээд байгаа нөхдүүдтэй ер нь жоох айтайхан яг тийм юугаар харьцаж болдгүй юм болоо да тий. Мэдлэгтэй хүмүүс, мэрэгчлийн хүмүүс шалгаж малгаад харьцаж болдгүй юм болоо. Энд чи одоо зүгээр би наанаас нь харахад нэг ийм л судалгаа хийж штэ тий. Нөгөө хүмүүс аягүй сайн мэдчих. Тийм учраас өнөөдөр бидний бүх зарцуулалтууд төрийн зарцуулалтууд болоод байгаа. Төр маш их хэмжээний мөнгө зарцуулаад байгаа. Их хэмжээний мөнгө зарцуулаад байгаа болохоор инфляц болоод байгаа байхгүй юу? Инфляц дээшээ яваад. Тэгээд төр илүү их оролцож төрийн хамааралтай байгууллагуудаар энэхүү мөнгө чинь дамжаа зах зээл рүү ороод байгаа болохоор хавтыг үнсгээд нь шүү дээ. Хувийн байгууллагууд, хувийн бизнесүүд энэ яг ингэж одоо жишээ нь 9% өнөөдрийн инфляц руу авигдсан бол нэрээ аламташмаар байгаа. Та бүхэн нэрээ үнэхээр сайн байгаад хүмүүсээ цалинжуулаад хүмүүс чинь гайгүй мөнгөтэй болоо баяжаад үрээд зарцуулаад тэгээд эдийн засгаар халт үүсчих гэх юм бол гоё байгаа. Тэр тийм биш байгаа даа. Тэгээ энэ 9-р сард явагддаг инфляцийг ер нь манай тэр албаныхан энэ тэр хүүтэнтэй холбоотой инфляцийн нөхцөл байдал энэ гэж тайлбарлага одоо болцгоо. Энэ чинь 9-р сарыг 9-р сартай харьцуулсан тоо мэдээлэл болохоос биш 9-р сарыг 10-р сартай харьцуулчаад хүүтэн болж байгаа гэж тайлбар биш байхгүй. Инфляц гэдэг ойлголтыг тэр хүмүүс бас нэг бол мэдэхгүй байна, нэг бол бидрийг тэнэг гэж бодоод тэрийг тэгж тайлбарлаж байна. Тийм учраас одоо жоохон хайтахан байцгаа тий. Хайтахан байцгаая. Судлаачд нь судалгаагаа хий. Мэргэжлийн эдийн засаг гэж яригадаад байгаа хүмүүс нь эдийн засгийнхаа энэ юмнуудыг гаргаж тавь. Ядчил энэ саяны тэр прокуратуртай байдлын зөвлөлтөөс өгж байгаа тэр юунуудыг зөвлөгөөнүүдийг аваач. Занаад юунда төсөвтөө аудит хийлгсэн тайлангаа хэмцгаа. Одоо төсөв яаж явдаг юм гэхээр одоо нэг байшин саяны нөгөө төсвийн хөрөнгө оруулалт гэдэг юм нэг байшин барьчихж штэ тий. Тэнгүүд тэрний гүйцэтгэлийг юу гэж дүгнэдэг юм гэхээр 100% мөнгөний шилжүүлээ дууссан бол 100% супер гэж дүгнэдэг байхгүй. Тэр байшингийн хэрэгтэй байгаа мó хаана байх ёстой юм тий. Байх ёстой газар байсан юм уу KPI маа хийж болоход байх юм бодох нэ. Тий. Тэгэхээр тийм байдлаар юмнуудаа үнэлэл үрж дуусгасан бол сайн байна 100% гэж хэлээд байгаа. Тэгснэ 12 дугаар сард биш үү? Манай төсвөөс маш их хэмжээний мөнгө гарч байдаг. Сургаалт, байгууллагын сургалтууд одоо юу гэдэг те. Одоо миний найз нөхдүүд ч байна. Англи хэлмэл заадаг хүмүүс ингээл те төсвийн байгууллага дээр өмцөм сургалтууд яа. Ингэж ер нь бол Монгол хүмүүсийн мөнгийг дуусгаж байгаа. Бид нар харцсангүй бас мөнгөгүй хүмүүс бас биш байгаа даа. Орлогогүй хүмүүс биш байгаа даа. Тэгээд яагаад ингэж хандж байгаа юм гэхээр өөртөөх нь биш учраас өөрсөндөө хамааралтай юм руу л авч наагаад ашиг үлдээд байгаа байхгүй тий. Тэгэхээр зүгээр хүмүүс нь мэдлэггүй байгаа дайсан дуулж дээрлэж байгаа. Тэгээд мэдгүй одоо аль цэг дээр очиж дуусах юм байгаа. Тэгэл аль нэг цэг дээр очиж
зогсох ёстой. Гэтэ хүмүүс нь зогсох ёстой шүү дээ. Тэгээ энэ попуудаас нь бол жоохон сал. Попуудынхаа яриад байгаа юм бити уураа л ингээл ийм уурсан ард түмэн байгаа тий. Тийм. Илүү жоохон яг энэ ярьж байгаа зүйл бол тийм амар мэдлэг шаардаад байх юм биш үү бас. Эдийн засгийн мэдлэгтэй хүн хийгээд ч юм уу тийм юм ерөөсөө биш чинь маш энгийн логикуудаар л явж байгаа байхгүй. Ерөөсөө За би зарим юмнууд дээр тий common sense тий зарим юмнууд дээр жоохон буруу ярьж иж магадгүй тэгэхээр сүүлийн үед ялчгүй бухимдалтай байна. Энэ асуудал чинь бүр гаарч учраас тэр хүмүүс нь тэрийг харж мэдгүй тавьж байгаа шаардлагуудны доогуур байгаа учраас бид нар одоо өнөөдөр дэлхий дээр хойно яваад байгаа чинь ийм л бодож байна. Энийг засчих юм бол бид нар амар боломжтой ус. Бидний зардаг бүтээгдэхүүн ч одоо дэлхийд хийх болж штэ тий. Зис дүүс кокс ч хүмүүс хоёрыг чинь авъя гэж байгаа байхгүй да. Энэ нэг үсэл 10-15 жил үргэлжлэн штэ. Энэ дээр газ нэг босоод авал та нэг одоо идэж явах болоо тий. Тийм салбаруудаа төрүүлжүүлэх гэх мэтчлэн тэгээд. Тийм штэ. Бид нар ч одоо зөвхөн ганцхан салбараас байгаа юм бол тэндээс орж байгаа мөнгө өөр одоо хүмүүсийнхээ толгоороо хийлдэг. Юу шиг Сингапур шиг тий. Сингапурын хөгжлийн нууц гэдэг ном байдаг гэдэг. Тэндээс яаж нэг толгоороо хийсэн юм бичсэн байдаг. Тийм. Тэр ч бас агуу ном байна да. Тийм. Тэгээ Монголд бол яалтчгүй за шаардлага тавьж байгаа хүмүүс бол байхгүй байгаа. За тэгээ шаардлага тавьсан ч угаасаа Facebook руу ороод хэдэн комент өчгөөс бол цаашгүй шүү дээ. Юусе бид нар бол хариуцлага тооцох тэр зүйлүүдээ маш сайн хийж явах хэрэгтэй юм шиг хувь хүний хувьд бол өөрөөсөө хувь хүнийхээ тэр шаардлагуудыг маш сайн тавиад тий. Яг хариуцлагын шалтгаан гэсэн үг шүү дээ. Тий. 4 жил бүр ингэсэн үлэмжээ. Өөрөө мэдгүй одоо тийм улс орн байд юм уу? 2024 оны өсвөн гүйцэтгэл дахиад тэрийг нь тодтгол гэдэг юм явсан 8 сарын 16-нд 24 оны 8 сарын 16. Тэгээд тэн дээр аудитлагдсан тайлангаар орж ирээд төсвийн зарцуулалтыг ингээд ерөнхийдөө яриад энэ тэдний баахан асуудлууд гараад ирсэн байхгүй. Нэг цаг л ярьж байгаа хүрэл тэр. Тэгээд алтаа зогсчихж байгаа байхгүй. За ингээд өнгөрсөн жилийн төсвийг тэр жилд нь хаалаа. За шинэ төсвөө ярьцгаая. Тэгээд тэн дээр яа зарцуулсан, юу руу зарцуулсан 100% мөнгө өгсөн бол 100% би илттэй гэж чиглэж байгаа юм тий. Одоо яг энэ салбарын жоохон мэрэгжлийн гадныхаа харахаар ингээд инээд нөрдөг баг төө. За надад бол одоо нэг асуулт байна. За таны хувьд бол асуухад одоо төсвийн одоо орлогын том их үүсвэрч одоо угаасаа уул уурхай талаас хэвээрээ байгаа шүү дээ. Бид нэр одоо ирээдүйд юу нь бол энийг юу нь яах ёстой юм? Ямар өөр салбар руу чиглүүлвэл Монгол улсын хувьд зүгээр юм гэж юу нь бол та бодож байна. Ирээдүйд одоо эрсдлээс хамгаалахын тулд те ямар салбарт ганц энэ нүүрсэн дээр биш зэсэн дээр биш тогтох биш. Өөр яавал зүгээр юм гэж яг хувьдаа орлогоо төрөлжүүлэх юм. Хувьдаа та юу нь уул уурхай дээр ажиллаж байгаа тэр компаниудын олсон орлогоос бид нэр татвараа авч ирнэ гэдэг төсөв бүрдүүлж байгаа шүү дээ тий. Тэгээд магадгүй зүгээр илүү нэмэгтэй байгаад зарцуулалтаас өндөр ингээд ашиг орлоготой байхад юм бол бид нэр тэр сангуудаа хурдан хийх хэрэгтэй байх. Энэ сангуудаа болно удирдах хэсгийг мэдэхгүй байна. Гадны ийм менежментийн баг удирдах юм уу яа тий. Тэр нь баг дээр баг. Би бол бас итгэхгүй байна. Одоо өөрийнхөө санг алдсан хүмүүс ч итгэхгүй байгаа байхгүй. Энэ банкн дээр тавьж байгаа надад болж тий. Тэгээ хэрвээ мөнгөтэй байх юм бол бид нар одоо толгооргоол одоо байшин барилга заахын зүгээр тодорхой хэмжээнд баригдах ёстой байдаг байх гэж улсын чинь. Гэхдээ тийм юм руугаа биш одоо тэр нөгөө технологийн салбар руу бид нар уг нь бол интернетээр дамжаад ингэ боломжтой байхгүй. Манай технологийн залуучууд ямар мундаг вэ? Энд Y Combinator-т ингээл чиж чинь яг хэвээр зүгээр улс орнуудаас гарч л байгаа та бид нар л нэг амар толгойд нь супер гараад байгаа биш зүгээр анхны тохиолдол байхгүй. Тийм учраас кэш болгож ярьж чинь гэсэн. Технологийн салбар руугаа хийгээд өгч чинь яг мөнгө олоход байгаа хүмүүс руугаа хөрөнгө оруулалт хийгээд өгч ядаж тэр нөгөө компаниудын татвараас нь ингээд багцгаад өгч тэгэхгүй бол татврын багасахгүй болохоор ч нөгөө ажиллах хүчингүй болоод байдаг. Тэгээд нөгөө технологийн компаниуд ч хөгжих боломжгүй болчиход шүү дээ. Тэгэхээр чин бид нар
одоо уулуурхаас өөр мөнгө олё гэхээр тэр салбаруудыг иймэрхүү байдлаар дэмжихгүй юм бол бодлогын зохиож өгөхгүй юм бол ерөөсөө нэг тийм хөгжих боломж бол нэг урт хугацаанд хэцүү л болох гэдэг юм л та. Тэгээд бид нар нэг жоохон сонио хүмүүс юм аа. Ер нь л их сонио хүмүүс байна. Одоо ингээд ийм юм байна гэдэг чи өөрөө юу гэдэг зарим улс орнуудын хувьд ингээд нар зүйлэх байна. Одоо чинь магадгүй Япончуудын хувьд ч гэх юм. Тэ. Ягаад ийм боломж байх чинь ингэж хийж өгөхгүй байгаа гэд ингээд асуухаар яг хөө тэнд бол магадгүй хэрвээ тэгж хийгээгүй байх юм хариулт нь байж байгаа байхгүй. Ийм утгачлалтай болохоор бид нар ингэж одоо энэ жил танаас салбарыг дэмжиж чадсангүй. Уучлаарай гэд ингэж байгаа байхгүй. А тэгэнгүүт бид нар хийхгүй гэд ингэ сууж байгаа. Бид нар мэдчихий. Та нарын хүсэж байгаа тэр цалингийн чинь төсөв рүүгээ хийж оруулж байна. Хийж оруулах гэж бид нар зовж байна гэдэг ингэ суугаад. Хүний өмнөөс адтай юм шиг хийж байгаа юм шиг ханддаг амар. Тэгээд тэр юмнууд нь тэр үнээр таалагдцаа болж эхэлж байна. Хүмүүс ч гэсэн ер нь бол маш их одоо ууртай ах шиг байна дөө. За тэгвэл ингээд хоёулаа өнөөдрийнхаа яриаг өндөрлүүлье. Тэг өнөөдөр бол төсвийн тухай нэлээд бас таны хувьас бол айгуу сайн. Ер нь бол үзэгчтэй баг зэрэг ч гэсэн бас энэ ойлголтыг өгсөн байх гэдэгт бол итгэж байна. Эсвэл хөрөнгө оруулалтын хэсэг шээс тэ. Тийм. Урсгал замдлыг бас нэг амар юм би гэхдээ яг тэр дээр тэрийг явтаа юм. Тийм. Ерөөдөө бол ингээд хаяач гэсэн заавал за одоо энэ үзэгчд маань одоо гадаадын зах зээлийг илүү их сонирхдог гэдэг ч юм. Гэхдээ бас Монгол улсынхаа энэ дотоод юу болж байгаа гэдгийг бас өөртөө энэхүү дугааруудыг ингээд үзээд ойлгож байгаа нь айгүй чухал болоод байгаа. Зөвхөн гадаадад за Трамп юу болж ийн ингээд тэгээд энэ гэхээс илүүтэй дотоод юу болж байгаа бид нэр яг юунд нөлөөлөл үзүүлж чадах юм гэдэг дээр анхаарах нь айгүй чухал байх гэж бас бодож байна. За тэгвэл ингээд энэ дугаараа өндөрлүүлье. Баярлалаа үлэмжээ бас ингэж яривал боломж өгдөг жаахан баярлалаа шүү. Тэгэхгүй бол би өөр ингээд хичээл ингээд тэрийг дитлээ тэрийг тотигээ сон гэж мгэр байхгүй. Тэгэхээр соёлоо чадхаараа бас хүмүүст мэдээлэл өгч л байдаг. Аль нэг өдөр бид нар энэ одоо жармалт маань харагдах баха тий. Тэгж итгэж байгаа. За үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар тун удахгүй уулзцгаая. Баярлалаа.